улсын хэмжээнд орон нутагт анх удаага шаасны нэрмжит клиникийн 3 дугаар эмнэлгийн туршлагаар 2000 оны 10 сарын 1-нд энэ сувилгаа албан ёсоор байгуулагдаж анхны дарга бол манай ил үзмээ гэдэг дарга маань байсан. За 180 гаруй сувилагчтай, ерөнхий сувилагч 2-тай, эмийн менежер 5-тай, арга зүйч нартай, ээлжийн ахлагч нартай гэсэн ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ алба болоод байгуулагдчихсан. За албаны гол үйл ажиллагаа бол энэ сувилагчдынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах, ажлын байрны сургалтуудыг тасралтгүй явуулах, судалгааны ажлуудыг хийх, за сувилагчдын ажлын нөхцөлийг сайжруулах, за шинэ арга барилыг нэвтрүүлэх гэсэн ийм чиглэлээр үйл ажиллагаагаа бол явуулж ажилласан байгаа. Тэгээд олон жилийн туршид айл болох хэвтэ эмчилүүлэгчтэй сувлахын энэ үйл ажиллагааг яаж их чанартай үзүүлэх үү, яаж их ойрхон байх уу, яаж өөрсдийнхөө харилцаа хандлагыг сайжруулах уу, яаж бид нар их ур чадвартай ийм сувлагчд болох үү гэдгээр илүү их төлөвлөгөө ажиллаж ирсэн.